хийж өгсөн байх нь одоо хүний хэрэгний хвчлээд халгаа хвчлээд тэгээд ногоон сайхан ногоон татсан зүйл миний төгс өгөх төсөлч байдаг. Халгааг өгтөө яаж өгдөг? Халгааг одоо хавар нөгөө халгаа дөрөөр багт навдаг гэдэг чинь тэр үед нь хатгалаа сайхан сүүлдэр газар зөвхөн өдөр бол ондоо ирээд авчдаг шүү дээ. Тэгээд хатагаад ясаа хатцгаа гэж цааш атгал хийж байгаа. Тэгээд хатгаа зотсон гэдэг. Тэгээд 500 грамтай халгаа огтлээ. Хөөс гарч халгаа өгсөдөө омдох сэлтийн дээр хөөс гараад. Тэгэхээр зөвхөн өргөд зөвхөн агаар ус гарч. За тэгээд манай утгач баха. За тэгээд мөр доолохгүй гаргаагүй түүнээс бодлоодод анхны хөлсмөсийг төлөвлөм бодлоо авсан. Тэгээд доолоход энэ юм байна. Ерөнхийдөө бас юу гэжтэй осод зөв давхртаа дуулах хөлөө авсан шүү дээ. Хатууны хамгийн гол нь зөв хийсэд давхлын зөв давхтыг хийх гэдэг юм байна шүү дээ. Тэр нөхцөлөөр шалтгаан мөрөнд дээшээ дараагийн үзүүр хойшоогоо хөлний дээшээ тавьдаг. Доохноо тавьдаг. Харахад удаан юм шиг юм хайжгаар яваад байдаг. Тийм адуу юм хөлөө авдаг шүү дээ. Өчиг тойгоо гэдэг дээгүүр дэвчээ зогсоод байгаа. Тамгаа өндөртэй одоо осод байдаг доо. Арай дээгүүр дөрвөлтэй байдаг. Тийм нэг угаасаа өжүүл авдаг байхгүй. Хатууны хийх угаасаа хурдны хэсэг ядуу гаргаж авах нь чухал байна. Зөв давхртаа гаргаж авах юм бол ерөнхийдөө хөдөлгөөний асуудал байхгүй байна. Ер нь буруу давхртаа тийм давхртаа бол шонтхон мөрөнд доошоо гадна арай жоохон босоод байдаг байхгүй. Тэгэхээр чинь хоёр үйл заавч нэг давхраа ингэж уус. Доохоо тавьдаг гэсэн шонтхон мөрөнд дээшээ дадлын үйл зогсож шууд ингэж доохоо тавьсан. Тэгэхээр тийм